Google Gemini, Google-ийн гаргасан хиймэл оюун ухаанаар би крипто арилжааны бот хийсэн байгаа. Миний Binance аккаунтын доторгоо $2224 Америк өнөөдөр миний хийсэн бот арилжаа хийгээд нийт $45 Америк цэвэр ашиг хийсэн байна. Ерөнхийдөө бол алдагдлаа даваад Binance арилжааны шимтгэлийг даваад гарсан цэвэр ашиг. За өнөөдөр хэдүүлээ энэ бот яаж крипто арилжаа хийсэн үр дүнгийн шалгая. За ерөнхийдөө вебсайт хаацсан үед утаснаас энэ арилжааны ботны үр дүнгуудын хялбар хянах үүднээс энэ Telegram-ын бот хийсэн байгаа. Ерөнхийдөө өнөөдрийн үед бол 34 удаа Binance аккаунтн дээр маань миний оролцсон үгээр ерөнхийдөө бол арилжаа хийсэн байна. Миний оролцсон ганц юм байгаа. За би тэр жоохон байж байгаа та бүхэн тайлбарлая. Ердөөсөө ганцхан арилжаан дээр нь би оролцсон. Бусад арилжааг бол бүгдийг би дааж хийсэн байгаа. За тэгээд одоогийн байдлаар энэ 34 арилжаанаас 28 арилжааг нь бол цэвэр ашиг олж чадсан байна. 6 арилжаан дээр нь болохоор мөнгө алдсан байна. Ер нь бол ямар ч крипто арилжааны бот, ямар ч крипто арилжааны мэрэгжилтэн 100% бүх арилжаан дээр яална гэсэн ойлголт бол байхгүй. Яагаад гэвэл энэ боломжгүй байхгүй. За тэгээд одоогийн байдлаар хамгийн сайн хийгдсэн арилжаа нь болохоор Broccoli 714 гэдэг coin дээр $7.2 Америк ашиг хийсэн байна. Хамгийн муу нь болохоор Bananas 31 дээр болохоор $9.3 Америк долларыг алдсан байна. Миний оролцсон coin болохоор энэ Bananas 31. Ерөнхийдөө бол энэ Bananas 31-ийг би судалж үзэхэд айгүй бага liquidity poolтэй high risk coin байж таасан. За тийм учраас ерөнхийдөө бол би өөрөө stop loss хасах 4% дээр очихоос нь өмнө хасах 3% дээр багт нь зарсан байгаа. За одоо хэдүүлээ гоё юм арий. Өнөөдрийн үед бол хамгийн шилдэг coin бол Broccoli байсан. Broccoli-гийн чартыг нь одоо хэдүүлээ харъя. За энэ ч харагдаж байна. Миний хөдөлж авсан цэг бол энэ ч харагдаж байна. Яг энд багт нь хөдөлж яваад энд багт нь би заарсан. Тэгээд намайг заарснаас хойш Broccoli бол бүдэлб өссөн байгаа. Тэгэхээр миний хэрэгжилж байгаа энэ ботны хэрэгжилж байгаа арилжааны стратеги бол scalping. Ерөнхийдөө бол ямар нэг одоо coin-ыг огцон унаад ёроол дээр үед нь одоо хөдөлж яваад үнэн өсөнгүүт ердөөсөө 1-2% зарах ийм стратеги. Ер нь бол бага хэмжээгээр олон удаа ашиг хийдэг юм стратеги гэхгүй. За тэгээд өнөөдрийн үед бол үр дүн бол үнэхээр гайхалтай. 8 цагийн ботыг би ажиллуулсан. 8 цагийн хугацаанд $45 Америк. Гайхалтай. Өчигдөр ирэхэд бол 3 цаг ажиллуулсан. 3 цагийн хугацаанд бол $10 Америк. Ингээд ирэхэд нийтдээ 55. Гайхалтай. Үр дүн бол миний бодож ирснээс бүр хамаагүй өндөр байна. Одоогийн байдлаар. Тэгээд ирэхэд бол энэ одоогийн байдлаар ганц дутагдaltaй тал байгаа. Тэрнийг юу вэ гэхээр зарим үед миний хийсэн арилжааны бот жоохон эсдэлтэй coin-ууд руу шоргож ороод байгаа. Тэрийг нь ерөнхийдөө бол цаашаа илүү судлаад илүү хамгаалтынхаа механизмыг илүү сайжруулах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар. Тэгээд ер нь бол жинхэнэ мөнгөөр арилжаа гэхэд бол 100% бэлэн болсон. Одоо угаасаа жинхэнэ мөнгөний арилжаанд ороод 2 хоног чинь одоогийн байдлаар. Тэгэхээр удахгүй ирэхэд бол 24.7 горимлоо оруулна гэсэн бодолтой. Тэр би 24.7 горимлоо оруулах юм бол зүгээр л Binance аккаунтн дээр энэ ботыг ажиллуулаад мартна гэсэн үг байхгүй. Миний энэ бот VPS дээр хийгдсэн. Ерөнхийдөө VPS гэдэг нь дэлхийн хаанагтай байдаг одоо 24 цагийн туршид асаалттай байгаа компьютер хэлж байгаа. Тэгэхээр миний энэ бот бол тэр 24 цаг ажилладаг тэр компьютер дээр байрсан байгаа. Тэгэхээр хэзээч зогсохгүй гэсэн үг байна. Жилийн 365 өдөр болгон 24 цаг ажиллана гэсэн. Миний хувьд бол зүгээр мартаж байна. Binance аккаунтн дээр ажиллаж ирэхээр мартаж байна. Маргааш нөгөөдөр ерөнхийдөө бол 7 өдрийн туршид өдрөө бол энэ ботныхоо
арилжааны үр дүнгуудыг та бүхэнд харуулъя гэж шийдсэн. За тэгээд маргааш апдейтээр хэдүүлээ эргээд уулзъя. Энэ бичлэгний доор description хэсгээр би community channel-ийнхаа линкийг оруулсан байгаа. Хэрвээ та нар миний community-д нэгдэхийг хүсэх юм бол ороод ирээрэй. Telegram-ийн channel-ийнхаа линкийг оруулсан байгаа. Маргааш уулзъя. Peace.